Berkeley бол ер нь Америкийн их эртний сургуулиудын нэг 1860-аад онд байгуулагдсан энэ баруун рэг дээрээ одоо хамгийн эртний сургуулиудын нэг байгаа. Тэгээд одооны яг 2012 оны хувьд гэх юм бол бакалаврын мэрэгчлэр 26,000 оюутан байна. Магистр болон докторантын одоо мэрэгчлэр бол одоо 10 мянган оюутан сурж байна. Тэгээд энэ дотор Монголын бас их олон оюутнууд бол 2000 оноос хойш бас төгсөж одоо сурч ирлээ. Тухайлах юм бол одоо хаас сургуулийн бизнесийн удирдлагын чиглэлээр магистрийн зэрэг авсан анхны одоо төгсөлтийн нэг мөнгө өсөх байна. Сэтгүүл зүйн мэрэгчлэр манайх магистрийн мэрэгчлэр сурсан оюундар байна. Public health нийгмийн эрүүл ахуйгаар бас магистрийн мэрэгчлэлд төгссөн эмчинд орж байна. Миний бие бол одоо урлаг судлалын ухаанаар Монголын урлагийн одоо мэрэгчлэлээр бол PhD докторийн зэргийг бол хүртсэн байгаа. Монголын бас одоо бакалаврын чиглэлээр бол их олон талын мэрэгжилж байгаа. Энэ талаар бас оюутнууд бол дурдж ирсэн байгаа. Berkeley бол юугаараа бас онцлог юм бэ гэхлээр зүүн ирэг дээр байгаа East Coast гэж одоо Америкийн сургуулиудад ярьдаг. Зүүн ирэг дээр байгаа Ivy League гэж одоо хамгийн нэртэй, хамгийн одоо дээд зэрэглэлийн сургуулиудыг одоо харьцуулах юм бол манай энэ баруун ирэг дээр бол тийм Ivy League гэсэн нэртэй сургуулиуд бол байхгүй. Гэхдээ энэ дээр байгаа одоо хамгийн дээд ранкинг, хамгийн дээд одоо зэрэглэлийн сургуулиуд гэх юм бол Stanford, UC Berkeley энэ одоо хоёрыг л хэлэх юм аа. Тийм учраас улсын сургууль дээрээс нь одоо Калифорни мужийн 10 сургуулиудын нэг. Тэгээд дэлхийд одоо бүх тэр Ivy League болон хувийн сургуулиудаа нэгэн зэрэгцээ хамгийн дээд одоо зэрэглээ авч чаддгаараа бол UC Berkeley унахаарийн одоо их онцлог бөгөөд хамгийн одоо монголчуудад их тааламжтай нөхцөл одоо бүрдүүлж чаддгаараа бол бас онцлог байгаа. Тухайлх юм бол одоо хамгийн одоо их бодит байдал дээр одоо ярих юм бол одоо оюутнууд суралцахад одоо төлбөрийн тухай бид нар хамгийн их санаа зовдөг зүйл байгаа. Ivy League-ийн сургууль юм уу эсвэл хувийн сургууль жишээлбэл одоо Stanford хувийн сургууль байна, Harvard байна, Yale, Columbia бүгдээрээ хувийн сургуулиуд. Энэ сургуулиуд сурах юм бол одоо төвийн одоо нэг жилийн төлбөр бол $45,000 эхэлж дээшээгээ ярина. Калифорни их сургууль буюу одоо UC Berkeley тэр зэргийн тэр хэмжээний тэр зэрэглэлийн одоо сургалтыг авахад одоо 20,000 тэрнээс одоо 2 дахин байх жишээтэй. Тэгээ бүр Калифорнид байгаад Калифорнигийн одоо суурин одоо амьдрах тийм нөхцөлийг одоо хангах юм бол бүр одоо $5-6 мянган одоо тийм хямдхан хэмжээний төлбөрүүл ногддог. Дээрээс нь одоо бас нэг том онцлог гэх юм бол UC Berkeley Америкийн нэгдсэн улсад хамгийн одоо эртний монгол хэл заасан сургууль байна. Одооны байдлаар Монгол судлал бол Индиана сургууль, Bloomington Индиана сургууль Монгол судлалын төв байдаг, Mongolian Society байдаг. Энэ төвийг 1950-аад онд Хонгины гомжоо гэдэг өвөр монголыг эхлүүлсэн байгаа. Гэтэл 1935 онд Дэлхийн дайны дайны үед UC Berkeley-д Наци германчуудаас сухтааж ирсэн Ferdinand Lessing гэдэг хүн монгол хэл зааж ирсэн ийм сонирхолтой байгаа юм л да. Тэгээд энэ дээр бол Ferdinand Lessing монгол хэл зааж ирсэн, Монголын соёлын тухай зааж ирсэн, хичээл зааж ирсэн, Монголын хэлийг англи хэл, монгол хэлтэй харьцуулсан тол бичгийг 1950-аад онд гаргаж ирсэн. Тэгээд түүний гаргасан шавнар нь эргээд 1950-аад оноос эхлээд UC Berkeley-д өргөжлүүлэн хүйтэн дайны үед монгол хэлийг зааж ирсэн байгаа. Ингээд энэ уламжлал өргөжилсээр 20 дугаар оны сүүлд 1999 он 20,000 оны үед бол харамсалтайгаар дууссан байна л да. Джеймс Болсон гэдэг багш маань дэвтэртээ гараад түүнийг залгуулж монгол хэл заасан багш гарч ирээгүй байна. Тийм учраас хамгийн эртний монгол хэлийг заасан, Монголын соёлыг танилцуулсан Америкийн нэгдсэн улсын сургуулийн бол UC Berkeley байгаар бол үнэхээр онцлог. Тийм учраас өнөөдрийн энэ арчилсан нийгмийн үед бол монголчууд UC Berkeley-тэй харьцах, монголчууд UC Berkeley-д аль болохоор олон оюутны илгээх, мөн UC Berkeley Монгол судлалын төв нээх хамгийн цаг нь иржээ гэж хэлмээр байна. Урлаг судлаач Зүлтмийн уран чимгэн Калифорни мужийн Берклигийн сургуульд докторийн зэрэг хамгаалсан анхны монгол хүн юм. Тэрээр соёл урлагийн их сургуульд багшаар ажиллаж байгаад Америкийн нэгдсэн улсад докторант суралцах болсон байна.
Докторантурт суралцаж байх үедээ уран чимэг нь Монголын нүүдэлчдийн бүтээсэн урлагийн тухай судалж, буган чулууны тухай томоохон эрдэнэ шимжилгээний ажил бичжээ. Мөн түүнчлэн буддын шашны урлагийг голлон үзэж, Чин улсын хятад төвдийн урлагийг нэлээд судалснаар Монголын буддын шашны урлаг нь өөрийн гэсэн онцлогтой байдгийг докторийн ажилдаа тусгаж чадсан байна. Тэрээр диссертац ажиллаа их хүрээ болон Монголын хожим үеийн буддын шашны урлаг гэсэн сэдвээр бичиж 2009 онд амжилттай хамгаалсан байна. Ийм одоо UC Berkeley-гийн олон жилийн Монголдо харьцсан түүхэн дээр уламжлаад бид нэр одоо энэ уламжлалыг одоо биднээс сэргээх хэрэгтэй юм байна гэсэн үзнээс 2002 оноос эхэлж ерөнхийдөө зогсолгүй одоо жил болгон Монголтой холбоотой үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Бид нэр жил болгон Монголоос одоо мэрэгжил янз бүрийн мэрэгчлэр одоо хүмүүсийг авчирч лекцээрээ уншуулж исэн, янз бүрийн ивент зохион байгуулж исэн. 2011 Станфордта хамтарсан 7 хоногийн хүрээнд явагдсан соёлын өдрөө зохион байгуулсан. Америкийн нэгдсэн улсад хүрэлцэн ирсэн элчин сайд болгон UC Berkeley-д хүрэлцэн ирж үг хэлж UC Berkeley үйл ажиллагаатай танилцж ирлээ. Тэгээд 2013 оны 3 сард одоо 1 жилийн өмнө бид нэр Монгол судлалын төв нээ гэсэн ийм төсөл хийгээд тэгээд Монголын одоо ерөнхийлөгч элбэд орж Монгол судлалыг хөгжүүлэх ийм санал гаргасныг одоо бид нар баримтлаад хамгийн анхны төслийг боловсролын яамд гардуулсан байгаа. Мөн энэ асуудлыг бол бид нар одоо маш их хилцэж авч үзсэн. Индиана сургуулийн Монгол судлалынхантай хүртэл хилцсэн. Тэгээ энэ бол орчин үеийн Монголыг судлах, орчин үеийн Монголын улс төр эдийн засгийг ялангуяа голчлон судлах ийм одоо Монгол судлалын төв байгуулах санал байгаа. За Монгол судлалын төв байгуулна гэдэг маань UC Berkeley-гийн хүрээнд шинэ нэгэн танхим төв нээнэ гэсэн шинэ одоо нэгжтэй болно гэсэн ийм том алхам байгаа. Тэгэхээр ийм бас шийдэлтэнд хүрнэ UC Berkeley-гийн хувьд ийм шийдэлтэнд хүрнэ гэдэг нь бол ийм алхам хийнэ гэдэг нь бол бас их том алхам байгаа. Энэ олон жил 2002 оноос хойш явагдсан олон жилийн одоо хүрээнд бид нар олон багш нар ярилцсан ийм асуудал байгаа. Эцэнд бол ийм шин нэгжтэй болоод бүх одоо төвүүдтэй хамтран одоо ажил яагаад хамгийн гол нь Монголыг сурталчлах, Монгол гэсэн нэртэй хичээлийг програмд оруулах. Жишээлбэл Монгол судлал, Монголын төв, Монголын улс төр, Монголын эдийн засаг гэсэн Монгол гэсэн сэдвүүтэй хичээлүүдийг програмд нь оруулах. Монгол цаашдаа Монголын багш нартай, Монголын эрдэмтдтэй, Монголын улс төрчтэй, Монголын бизнесментэй хамтарч төслүүд хэрэгжүүлэх, хамтын хэвлэлүүд гаргах, мөн түнчлэн Монголоос одоо оюутан авчирч одоо харилцан солилцох багш нар болон оюутнуудаар харилцан солилцох. Тэгээд цаашдаа бол ерөнхийдөө Монгол гэсэн ийм мэрэгжил олон одоо цаашийн манай бүр одоо алсын одоо юу бол зорилго бол Монгол гэсэн мэрэгжлээ суралцуулах ийм алсын зорилго тавьсан байгаа. Тийм учраас үүнийг дэмжинэ, боловсролын яамнаас бидэнд хариу дуудахгүй ирүүлнэ гэж найдаж байна. Манай UC Berkeley сургуулийн одоо захирлууд 13 оны 5 сард 2013 оны 7 сард тэгээд удаа дараалан очиж бас боловсролын яамтай ярилцсан байгаа. Тийм учраас энэ талаар одоо дэмжлэг биднэрт одоо найдварууд бидний найдварыг хүлээж биднийг дэмжинэ. Энэ төслийг манай хэрэгжүүлэхэд Монгол улсаас бас дэмжинэ гэж их найдаж байна. Доктор Уран Чимэг 2010 оноос эхлэн одоо хүртэл Беркли дахь Калифорни их сургууль багшилж Азийн урлаг, Хятад, Төвдийн урлаг хэмээх сэдвүүдээр хичээл заасаар ирлээ. Харин багшлах энэ хугацаанд Монголын урлагийн хичээл орох боломжгүй байгаа нь харамсалтай. 2014 оны хавар доктор Уран Чимэг орчин үеийн Азийн урлагийн тухай хичээл зааж Монголын зураачтаас олон хүмүүсийг Америкийн оюутнуудад танилцуулж чадсан байна. Камил Борж хэмээх оюутан залуу уран бүтээлч Баасанжийн тухай судалгааны ажил бичгээр сонгосон нь нэг ч гэсэн оюутан Монголын урлагийг сонгон судлахаар болж байгаа хэмээн ойлгож болох юм.